За монголчууд бид ургахын улаан наран гэж ярьж сар шиний 2-ны өглөө мандах нарыг харах ийм ёс уламжлалтай. За өнөөдрийнхээ энэ бичлэгээр нар мандахын өмнө болон жаргах үед Тэнгэрийн хаяа яагаад улаардаг? Энэ тэр үед тусдаг хит улаан туяа бидний бид ямар ашиг тус үзүүлдэг талаар энэхүү бичлэгээрээ та бүхэндээ хүргэнэ. Дунд сургуулийн физикийн хичээл дээрээ та бүхэн үзсэн бах. Нарны гэрэл бол 7 өнгийн долгионоос бүтдэг. За энэ 7 өнгийн долгионы хамгийн урт долгионы урттай гэрэл нь болохоор хит улаан туяа байдаг. За нар мандах болон жаргах үед энэ урт долгионтой хит улаан туяа дэлхий дээр тусдаг учраас Тэнгэрийн хаяа улаарч харагддаг байх нэ. За хит улаан туяаны 7 ашиг тусыг та бүхэндээ дурдъя. За нэгдүгээрт нь коллагены нийлэгжүүлэлтийг сайжруулдаг. За хоёрт нь эсийн митохондрийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гуравт нь шарах бэртэлтийг эдгээдэг. Дөрөвт нь тархины бус мэдрэлийн өвчнг ангаадаг. За тавд нь суралцах болон танин мэдэх чадварыг нэмэгдүүлдэг. 6-ад нь өмсний ургалтыг сайжруулдаг. За 7-д нь гидсний микробиомыг сайжруулдаг гэсэн ийм 7 ашиг тустай байх нь. Та яах ёстой вэ гэвэл нар мандахын өмнө болон жаргах үед Тэнгэрийн хаяа улаарч байгаа энэ үед л гадаа байхад л хангалттай эрүүл байцгаая.